манайхан Лунатаар Монголд ирсэн. Та нар маань сайн сууцгааж ирсэн үү? Ээж ах хоёр Монголд ирээд агаа нараа албанд нь хөргөж өгж авдаг ажилдаа орсон байгаа. Тэгэд энэ жил хүүгээ хөргөж өгсөн чинь манай хүү ангийнхнаасаа хамгийн намхан хүүгийнхээ хамгийн доор жагсаж байгаа минь. Ирэхэс маань тэрнээсээ болоод жоохон сэтгэлээр унаад би яагаад юм намхан, яагаад юм жижигхэн байгаа, би хурдан том болмоор байна, өндөр болмоор байна гэдэг шаардлагыг авт хоёртой тавьж эхэлсэн. Анд тойр судлаад үзсэн чинь хүүхдийн өсөлтөд хамгийн энгийн эргээр нөлөөлдөг зүйл бол өдөрт нэг удаа сүү уух гэдэг юм байна. Тэгээд хүүдээ бай бай гэдэг энэ сүг өгч байгаа. Та нар хэрвээ анзаарсан бол гадуур энэ тийм автобусны буудал дээр, автобусан дээр, энэ тийм том самбарууд дээр, дэлгэцэн дээр энэ сүү гараад байгаад энэ Японы алдарт Marusan брендийн бай бай гэдэг сүү. Уургийн агуулмж хамгийн өндөртэй шар бурцагнаас гаргаж авдаг. Сахарын агуулмж багтай, холестерингүү, лактоз агуулаагүй ийм сүү байгаа. Тэгэд ирэхэс энэ сүүг ууснаар хамгийн энгийн эерэг жишээ бол манай хүүхдийн өтгөн аталтанд чихнээсээ бай бай гэж хэлсэн. Тэгэд та нар маань ч гэсэн хүүхдүүдэд энэ сүг өгөөд үзээрэй. Хэрвээ хүүхд чинь намхан байгаа бол таны өтгөн хатдаг бол бүх насны хэрэглэхэд зүгээр шүү. Энэ сүү CU-гийн бүх салбараар мөн дээрээс 8 сүлжээ дэлгүүрүүдээр Asahi дэлгүүрийн брэнд дэлгүүрийн нэрийн бүх дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа шүү.